Малчин айлын эзэгтэй агтан шаргал цайгаан самарч буй өглөөний мэндэ. За бид хоёр өглөө эртлэн босоод малчин айлны хотноо очихоор зорьсон байлээ. За бид хоёрыг 6 цаг гээд очиход малын ажил эд өрнөж байлаа. За хураг ишгүндээ хөхүүлж ялгах гэдэл маш завгүй ажилтай байсан. Ээж минь хэлдэг үлээ. Малчин хүний ажил бол үүрийн гэгээнээс үчийн бүрий тасартал ажил хөдөлмөр ундарсан маш их хичээнгүйлэн ажиллах ажил үлээ. За төв суурангийн хүмүүс л цагийн ажиллаа хийчихэд л орой гэртээ амраад суудаг бол малын ажил бол үчийн бүрийн тасартал орой өдөршүүлж байдаг. Малчин хүний ажил юм аа гэж ээж минь хэлдэг үлээ. За тэгээд ураг ишгэн сайхан ялгалцаж өгчөөд бид хоёр маань бас нэг цөөхөн хідэн ямаага бас самнаж авах ажилтай байсан. За тэрний